цэцгийн дэлгүүрт сарнай ба лис цэцэг байв. Сарнай цэцэг 81 ширхэг байсан нь лис цэцгээс 20 их байв. Сарнай ба лис цэцэг нийлээд хэд байсан бэ гэдэг бодлого юу вэ? За сарнай цэцгээ хэрчмээр зуръя. За энд 81 ширхэг байгаа. Гэтэл энэ 81 байгаа нь лис цэцгээс 20 их байсан. Тэгэхээр лис цэцгийн хэмжээ бол арай богинохон байх ёстой, цөөхөн байх ёстой. За энэ зуруу нь болохоор 20 ширхэг гэж байгаа. Тэгэхээр лис цэцгийн хэмжээ бол 81-ээс 20 хасчиж гарч ирэх нэ. Ингээд 61 болно. За лис цэцгийн хэмжээ бол 61. За бодлогын асуулт болохоор сарнай ба лис цэцэг нийлээд хэд байсан бэ? Сарнай цэцэг 81 байгаа. Лис цэцэг нь 61 байгаа. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр гэхээр 142 цэцэг гэж гарч ирэх нэ.